Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дугаар 30 Улаанбаатар хот төрийн ордон үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал төрийн гэрээгээр шагнах тухай Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1-р хэсэг Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 255 дугаар зарлигийг тус үндэслэн зарлиг болгох нь Монгол улсын нийгэм эдийн засаг хөнгөн үйлдвэрлэлийн хөгжилд оруулж буй онцгой хувь нэмрийг үнэлж уламжилт мал аж ахуй Монгол малчны гараас гарсан түүхий эдийг нэмэн өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн болгох боловсруулалтыг эх орондоо гүйцэтгэж улс орныхоо нүүр цараа өрсөлдөх чадварыг нэрийн хуудас болсон олон улсын стандарт зэрэглэлд нийцсэн дэлхийд өрсөлдөхөөс Монгол нэрийн тамхтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй говь хөлсөт компани нэхэмлийн үйлдвэрийн ноолуурын бүтээгдэхүүн 2. Natural Textile Group хязгаардагдмал хариуцлагатай компани ноолсон хэвсний үйлдвэрлэлийг үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал төрийн гэрээгийн 2016 оны шагналаар тус шагнасугай зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн хэлбэгдэрч. За манай говийн улсууд. За ингэ. За нэг. За хаанда. За ингэ хамсах. За ингэ зогсож байна. За манай хэвснийх. За хуучнаар манай Эрдэнэт хэвс мөн бид. Мөн байлаа. За ингэ машаа нэг энд зогсч болно. За. За ингээд сар шинийн босгон дээр үндэсний бүтээн байгуулагчдаа шагнадаг ийм сайхан уламжилттай байгаа. Тэгээд өнөөдөр үнэхээр Монголын нэр нүрийг улс орондоо төдийгүй олон улсад өөрийн бүтээгдэхүүнээрээ гаргаж яваа олон жилийн уламжилттай энэ хамт олон энэ үйлдвэрийг үндэсний бүтээн байгуулалтын шагналаар шагнаж байгаадаа би туйлын баяртай байгаа. Тэгээ хуучнаар бол манай говь компани дээрээс нь одоо хэвсний үйлдвэр Эрдэнэт хэвс гэж ярьдаг байсан. Хэвсний үйлдвэрүүдэд энэ одоо шагналыг олгож байгаа. Шинэ хөрөнгө оруулалт хийж энэ шинэ хамт олон бүрдүүлж бараг л одоо хуучин байсан зүйлийг 90% 100% өөрчилсөн байх. Нийт технологи тэнд байсан зүйлүүдийг оруулж өөрчилж маш их хөрөнгө оруулалт хийсэн, маш их бүтээлийг бий болгосон. Тэгээд би эндээс нэг хамгийн гол олзуурах байгаа юм бол Монгол малчтын гараас гардаг, ялангуяа Монгол малын бүтээгдэхүүнд суурилсан ийм одоо бүтээгдэхүүн маань дэлхийн зах зээлд ингэж өндөр үнэлэгдэх хэмжээнд хүрсэнд туйлын баяртай байгаа. Үүгээр дамжаад малчтын маань орлого нэмэгдэж байгаа. Үүгээр дамжаад ажлын байр бий болж байгаа. Үүгээр дамжаад Монголын маань нэр хүнд одоо олон улсад сайнаар дуурсж байгаа гэдгийг энд хэлэх ёстой. Ер нь энэ одоо дундаршгүй ийм баялаг болсон Монгол малынхаа энэ бүтээгдэхүүн дээр суурилсан энэ үйлдвэрлэлээ бид нар бол дэмжиж явах шаардлагатай гэдгийг энэ би хэлэх гэсэн. Тэгээд өнөөдрийн энэ хүндтэй шагналыг хүртсэн эдгээр одоо үйлдвэр компани хамт олонд мөн энэ хүмүүстэй хамтарч ажилладаг тэр нийт хүмүүст одоо нийт хамтран ажиллагчид нь би чин сэтгэлээсээ Монгол улсын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж баяр хүргье гэж ингэж хэлье гэж ингэж бодож байна. Бас дээрээс нь хэвлэлийнхэн хандаж хэлэхэд энэ бүтээн байгуулалтын шагналыг олгоход нарийн шалгууртай байдаг. Тэгээ олон мэрэгжлийн хүмүүс, олон одоо мэрэгжлийн байгууллагууд оролцож энэ шалгууруудыг гаргадаг. Тэгээ тэр хүмүүс оролцоод үнэхээр энэ хоёр одоо үйлдвэрлэлийн энэ шинэ бүтээгдэхүүнийг үндэсний бүтээн байгуулалтын шагналаар шагнахын зүйтэй юм аа гэсэн ийм одоо санал орж ирсэн байгаа. Тэгээд энэ үйлдвэрүүдийн үйл ажиллагааны тухай, шинэ бүтээлийн тухай, шинэ хөрөнгө оруулалтын тухай, шинэ үйлдвэрийн тухай танилцуулгыг хэвлэлийнхэнд өгсөн байгаа гэдгийг хэлье.
ингээд Монголын ард түмэн маань цагаан сарда сайхан шинэлж ирж байгаа жилүүдэд улам их шин бүтээлүүд гарах болтугай. Манай хоёр үйлдвэр энэ хамт олон улам их шин зүйлийг хийх болтугай. Өнөөдрийн энэ шагналын хүмүүст улам их урам хайрлах болтугай. Бид нэр хийж бүтээж байгаа улсуудаа дэмжиж байж Монгол улс хөгжнөө. Үүнийг л одоо Монголын төр өөрийнхөө шийдвэрээр үлгэрлэх ёстой гэж ингэж бодож байна. Дахин та бүхэнд баяр хүргье. За баярлалаа. Юуны өмнө энэ шагналыг өгсөн бас төр засагтай талхаснаа илэрхийлмээр байна. Ягаад гэвэл энэ шагнал авснараа бид нар бас цаашд нөгөө их хийж бүтээх тийм урам зориг нэх авлаа. Бас төр засгаас үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжиж байгаа гэдгийг бол их том илэрхийлэл боллоо гэж бодож байна. Текстилийн салбар гэдэг бол өөрөө их хүнд салбар. Тэгээ олон хүнийг ажилуулдаг, олон ажлын байрыг бий болгодог. Тэгэхээр бас энэ дэвшрэмд бас ажилчдаа их талархснаа илэрхийлмээр байна. Энэ 17 он бол Монгол улсын хувьд бол түүхэн тэмдэглэлтэй жил байгаа. Монгол улс энэ жил 9,000 тонн ноолор үйлдвэрлэж, ноолор үйлдвэрлэлтийн хэмжээгээр дэлхийд номер 1 болж байгаа тийм үед говь хүчит компани Полтоныхоо үйлдвэрлэлээр дэлхийд номер 1 болж байгаа ийм үед одоо биднийг ингэ шагнаж урамшуулж байгаа манай хамт олон болно. Нийт одоо манай малчид их баяртай байна. Говь хүчит компани 2007 онд жилд 100 полтоо үйлдвэрлэж 30 полтоо борлуулдаг байсан бол 2016 онд 30 мянган полтоо үйлдвэрлэж 20 мянган полтоо борлуулсан тийм амжилтаар өгсөн. 2017 онд говь хүчит компани 100 мянган полтоо үйлдвэрлэж 80 мянган полтоо борлуулах тийм зорилт тавиад одоо говь хүчит компани хамт олонны үрээ бол Яманаас полтоо хүртэл гэж одоо тийм одоо юу гэдгийг малчтынхаа үйлдвэрсэн ноолуурыг одоо юу гэдгийг нэмүү өртөг үүсгэж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд борлуулах тийм зорилт тавьж байгаа. Өнөөдөр говь хүчит компани өөрийн нэрийн барааны дэлгүүрийг өнгөрсөн оны 11 сард Герман улсын Берлин, сая 2 сарын одоо ихээр Бельги улсын Брюсселд нээсэн. Энэ оны одоо 8-9 саруудад Лондон, Парис, Нью-Йоркд одоо дэлгүүрээ нээхээр манай хамт олон зорилт тавиадж байгаа.